Бид өмнөх бичлэг дээр сонгодог физик нь орчлон ертөнцийг хатуу материас бүтсэн гэж үздэг байсан тухай мөн орчин үед бол квант физикт матери гэдэг ойлголт нь илүү нарийн болж энерги, долгион, мэдээллийн түвшинд тайлбарлагддаг болсон тухай ярьсан. Квант түвшинд үсийг ажиглахад ажиглагч гэдэг ойлголт зайлшгүй гарч ирдэг. Энэ ажиглагч гэдэг нь туршилтын үр дүнг хэмжиж мэдээлэл авч байгаа хэмжилтийн систем болон процесс юм. Энэ процессыг энгийн нүдээр харах боломжгүй тул маш өндөр наривчлалтай тоног төхөөрөмж ашиглах шаардлагатай болдог. Квант түвшинд бөөмс ажиглагдаагүй үедээ суперпозишн буюу олон боломжит төлөвт оршиж хэмжилтийн агш нэг төлөв сонгогддог. Одоо үүнийг хүний ухамсарын түвшинд буулгаад үзье. Бид квант механикийг шууд хүний амьдралд механикаар хуулж байгаа юм биш. Харин түүний философийн утга, аналогиг ухамсарын түвшинд авч үзэж байна. Хэрвээ орчлон ертөнц энерги мэдээллийн түвшинд оршдог юм бол бидний ирээдүйд яг одоо хязгааргүй олон боломж туйлбараар магадлалын хэлбэрт оршиж байгаа гэсэн үг. Эндээс хамгийн сонирхолтой аналог гарч ирнэ. Ухамсар бол квант ертөнцийг хэмжигч асар том үйлдэлийн систем. Харин анхаарал бол тэрхүү системээс тодорхой нэг өгөгдлийг сонгон хэмжиж бодит байдал болгон буулгаж байгаа процесс юм. Бидний сэтгэл зүйн төлөв байдал, дотоод мэдрэмж нь тэрхүү хязгааргүй боломжуудаас алийг нь онилж байгааг тодорхойлдог нь квант ажиглагч юм. Тиймээс бидний ирээдүй хаана ихтэй биднийг хүлээж байгаа юм биш. Харин яг одоо энд магадлал хэлбэрээр оршиж таны анхаарлын давтамжтай нийцхийг хүлээж байгаа гэхэд болно. Энэ бол бидний ухамсарын гаднах бодит байдлыг бүтээж байгааг шинжлэх ухааны түвшинд хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Гэхдээ энд нэг аюултай бөгөөд гайхалтай үнэн нуугдаж байна. Хэрвээ бидний дотоод ертөнц гомдол айдсаар дүүрэн байвал бид өөрсдийнхөө сөрөг ажиглалтаар тэрхүү саарл ертөнцийг дасралтгүй бүтээсээр байна гэсэн үг. Тиймээс бодит байдлаа өөрчлөхийг хүсвэл хамгийн түрүүнд өөрийн ажиглагчийн өнцгийг цөөршүүлж анхаарлаа ухамсартайгаар удирдах сурах ёстой. Бидний бодит байдал бол ухамсараас тусдаа оршдог биш, харин бие биедээ харилцан хамааралтай гэсэн ойлголт гарч ирж байгаа. Зөвхөн үгээрээ ч биш, зөвхөн бодол санаагаараа ч биш, харин бүхэл бүтэн оршихуйгаар өөрийн мөн чанар, сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ дамжуулж байна. Тэгвэл энэхүү квант ажиглагчаа хэрхэн докторжуулж хязгааргүй их боломжуудын дундаас хэрхэн өөрт яг хэрэгтэй тэр давтамжийг онилж сурах вэ? Үүний тулд бид дараагийн дугаартаа бясалгалын хамгийн суур үндэс болох анхаарлын тухай үзэх болно. Хэрвээ өнөөдрийн энэ мессеж таны дотор ямар нэгэн зүйлийг итвэхжүүлсэн бол хадгалж аваад дахиад нэг сонсоод үзээрэй.